Энэ удаагийн сэдэв эрдэм шинжилгээний найруулгын үгийн сан өгүүлбэр зүйн онцлог хичээлийн зорилго маань эрдэм шинжилгээний найруулгын үгийн сан хэл зүйн онцлогийг сэргээн санаж хэрэгэлдэг болно. За тэгэхээр зүй өгүүлбэр зүйн онцлогийг сэргээн санаж дасгал даалгаварт хэрэглэх нэ. За эрдэм шинжилгээний найруулгал үгийн сангийн хувьд үйлээс нэр бүтээх дагавар их тохиолдсон. Үйлдвэрийн төгсгөлийг давтаж хэрэгэлдэг. За хоёрдмол утгагүй буюу үндсэн утгаараа ордог. За мэргэжлийн үг хэллэг агуулдаг. За мөн түнчлэн гадаад үг хэллэг орох тохиолдол их байдаг. За эрдэм шинжилгээний найруулгад мэргэжлийн нэр томьёог хэрхэн хэрэгэлдэг вэ гэж. За энэхүү бичлэгийг уншъя. Монгол хэлний залгуур морфемын ангиллын асуудал гэдэг. За Бямбсан эрдэмтний бичвэр байна. Монгол хэлний нэг үгэнд язгуурын дараа 1-9 хүртэл морфем өгсрөн залгагдах боломж байдаг. Язгуураас хойш хойноос дараалан ордог морфемуудыг нийтэд залгуур морфем гэж нэрлэж байна. Монгол үгийн үг зүйн бүтцийн загвараар нэгдэлжүүлэгчснээр хамтралжуулалцмагцаа гэсэн үг байж болохгүй гэх үндсгүй юм. Энэ мэт үгийн нэг гэсэн язгуурын хойно өгсөрч орсон д, л, ж, үл, эгд, чих, сэн, морфемууд тус бүр хэлний тогтолцоонд гүйцэтгэх чухал үүрэгтэй нэг хэсэг язгуурын дараа д орох, за д-гийн дараа ж орох, ж-гийн дараа үл орох гэх мэт энэ үгэнд байрласан байраараа дэс дараалж орох хатуу тогтсон байртай. Энэ дэс дарааллыг нь хэн ч хизээч өөрчилж болохгүй нарийн зүй тогтолтой байдаг. Энэ бол сээр нуруутан амьтны толгойг нь аваад сүүлэнд нь нурууг нь аваад хүзүү сээр хоёрын дунд залгаж болохгүй адил нарийн чанд зүй тогтол мөн. Монгол хэлний залгуур морфемууд нэг үгэнд 8-9-өөр өгсрөн орох нь маш ховор боловч 4-5-аараа өгсрөн орох нь ерийн үзэгдэл байдаг. За энэ эхийг уншаад үзэхээр мэргэжлийн нэр томьёог ихээхэн агуулсан байгааг ажигласан байх тийм ээ. За мөн зөвлөлтийн эрдэмтэн ДГ Санжаев өөрөө үг бүтээж чадахгүй боловч хойноо үг бүтээх дагавар авч чадах морфемыг дагаврын ангид багтааж хойноо үг бүтэх дагавар авч чадахгүйг нь нөхцөлийн ангид багтаасан байна. За ингэж үг бүтээх дагавар авч чадах хэсгээр нь шалгуур болгож залгуур морфемыг ангилахад үйл үгийн хэвийн нөхцөл үг бүтээх дагаврын ангид багтаж байдлын нөхцөл нэр үгийн олон тооны нөхцлүүд нөхцөлийн ангид орсон байна. За гэх мэтчлэнгээр энэ өгүүлбэрийг эхийг уншаад үзэх юм бол өгүүлбэрийн төгсгөл адилсах шинжтэй байгааг анзаарч авах тийм ээ. За нөхцөлийн ангид орсон байна. Ангилах боломжийг гэрчилж байна. За ноцтой зөрөө болж байна. Гэх мэтээр байна гэдэг үйл үгээр ингэж ижилсэн адилсах ийм шинж ажиглагдаж байх нь. За эрдэм шинжилгээний найруулга үг зүйн хувьд бол үйл үгээс нэр өгөөсөх дагавар их хэрэгэлдэг. Нэр үгийн аймаг давамгаалan ордог. Хоёрдмол утгагүй тодорхой үгсийг хэрэгэлдэг. За мэргэжлийн нэр томьёо гадаад үг хэллэг хэрэгэлдэг. Уран яруу сэтгэл хөдлөлийн өнгө эсвэл үн дээр илэрдэггүй гэж үзэж байна. За мөн эрдэм шинжилгээний найруулга нь хэлний үгийн аймаг бүтцийн зохион байгуулалт дээр нь тулгуурладаг байна. За жишээнд үг зүйн онцлогийг ажиглая. За жишээлбэл монгол хэлний үг бүтэх зүй тогтолыг судлахдаа үгийн бүтцийн бүрэлдэхүүн морфемын үүрэг нэр үгийн залгал үйл үгийн нөхцөлийг харгалзнаа гэж. За энд бол бүтэц бүрэлдэхүүн судалгаа гэсэн үйл үгээс үүссэн нэр үг. За морфем залгал нөхцөл гэсэн нэр томьёо. За уран яруу бус шинжлэх ухааны тодорхой найруулгатай байгаа нь ажиглагдж байна. Тэгэхээр үг зүйн түвшинд бол нэр үгийн давамгай хэрэглээ, мэргэжлийн нэр томьёо, логик бүтэц дараалал ингэж ажиглагдж байдаг байна. За өгүүлбэр зүйн хувьд бол баталж нотолсон хүүрнэх өгүүлбэр их тохиолддог. За олон гишүүнт энгийн өгүүлбэр болон эзэн биегүй өгүүлбэр хэрэглэгддэг.
За өгүүлбэрийн гишүүд нь тогтсон дэс дараатай эхийн зогсолборууд санааг илэрхийлэх тул догол мөртэй бичигддэг ийм онцлогтой юм байна.